Хонконгийн Кунтон дүрэгт байрлах Сау Маопинг орон сууцны хороолол гаднаасаа жирийн мэт харагддагч хүндхэн нэр хүндтэй газар. Ядуу иргэд олноор амьдардаг энэ бүс нутаг олон жилийн туршид дээрэмчид танхай бүлгүүдийн орогнох газар болсон байлаа. Сахилгагүй өсвөр насныхан энэ тэндгүй бөөгнөрж дургүй хүмүүсээ дээрлэхэгчдэд ширж аваачин сургамж өгүүлдэг байсан. Өнөөдрийн хэрэгч яг энэ байдлаар эхэлсэн юм. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй сайхан сэтгэлтэй нэгэн хүнийг дээрлэхэж байхад нь зүгээр хараад сууж чадаагүй хүүгийн түүх юм. Түүний нэрийг Лукчи Вай гэдэг тэр 16 настай. Тэр зөв зүйл хийхийг оролдсон ч өөрийнхөө харьяалагддаг бүлгийн 14 гишүүний гарт тамлагдж амиа алдсан. Энэ бол Хонконгийг донсолгосон Сау Маопингийн бүлэглэлийн аллагын хэрэг үлээ. 1997 оны 5 дугаар сард оюуны хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй настай нэгэн цэвэрлэгч эрэгтэй эмнэлэгт орж иржээ. Түүний бүх бие хөхөрж нязарсан байв. Түүний суйлагчдад хэлсэн зүйлс нь энэ бүх хэргийг ил болгох эхлэл болсон байдаг. Гэхдээ бид юу болсон талаар ойлгохын тулд эхлэл цэг рүү очицгоё. Сау Маопинг орон сууцны цогцлбор оргил үедээ 45 шахуу олон давхар байрнаас бүрддэг байсан. Анх 1960-ад онд баригдсан бөгөөд 1997 он гэхэд дахин төлөвлөлтийн ажил эхэлчихсэн байлаа. Энэ хэрэг болох үед орсон суугчдын ихэнх нь аль хэдийн нүгэд явсан байж энэ цогцлбор Кунтонгийн ааслагдсан хэсэгт байрладаг аюултай газар гэсэн муу нэртэй газар. Тухайн үед энд амьдардаг хүмүүсийн дийлэнх нь бага орлоготой гадаад ажилчид байсан бөгөөд тэдний олонх нь Тайланд гаралтай хүмүүс байж. Тэд ялгуурлан гадуурхалтай байнга тулгардаг байсан юм. Энд хэрэгт холбоотой байсан бүлэглэлийн олон гишүүд Тайланд болон Хонконг хятад холимог гаралтай хүмүүс. Эндхийн насанд хүрэгчд нь байрлахын ажил, зөөгч, засвар үйлчилгээний ажилтан зэрэг бага цалинтай ажлуудыг зэрэг хийж амьдралаа залгуулдаг байсан учраас бараг бүх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг. Үүний улмаас тэдний хүүхдүүд бараг ямар ч хараа хяналтгүй өссөн юм. Удалгүй орон сууцны хороолол даяар өсвөр насныхны бүлгүүд бий болж эхэлжээ. Зарим нь зүгээр тоглож наддаг байсан бол зарим нь өөрсдөөсөө сул дорой эсвэл бүлэгтэн элсгээс татгалзсан хүмүүсийг дээрлэхэж эхэлсэн. Улмаар нөхцөл байдал бүр дордож, зарим эцэг их хүүхдээ бүлэглэлд элсхийг хүртэл зөв зүйл гэж бодох болсон. Яагаад гэвэл ингэснээр ядаж дээрлэхүүлэхгүй гэж үздэг байв. Сау Маопинг үнэндээ өсвөр насныхны бүлэглэлүүдийн дайны талбар болсон байлаа. Олон бүлэглэл өөр өөрийн нуугдах байр, газар нутаг, элсүүлэх ажиллагаатайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Өнөөдрийн түүхэнд гарах өсвөр насныхны бүлхийг Хэйчи Вай, түүний дүү Хэйчион болон сургуулийнх нь 3 найз удирддаг байж. Хэй удалгүй бүлхийн ах буюу удирдагч болж, бусдыгаа бүх зүйлд манлайлах болсон байна. Ингэж тэд энгийн найзуудын хүрээллээс аажмаар жинхэнэ өсвөр насны гэмт бүлэглэл болон хуурч эхэлжээ. Бүлгийн гишүүдийн ихэнх нь сургууль сурдаг хэвээр байсан ч сурлага тааруу, хүмүүжил муутай хүүхдүүд гэдгээрээ алдартай. Багш нар нь хичнээн хичээж сахилга тогтоохыг оролдсон ч тэд үгэнд ордоггүй байлаа. Хичээл хийхин оронд ангидаа уйдсан байдалтай сууцгаана. Харин сургуулиас гараад гудамжаар тэнэн эсвэл бие биенийхээ гэрт цуглардаг байсан. Тэр үед тус дүүргийн олон өсвөр насныхан нэгэн алдартай комик цувралд хэд автсан байж тэр нь Тедди Бой нэртэй комик байсан. Уг зохиолын гол дүр нь доод зиндаанаас дээд ангиллын бүлгийн толгойлогч болдог тухай түүхүүдийг өгүүлдэг. Олон хүн энэ комик хүүхдүүдэд гэмт бүлэглэлийн амьдралыг романтик, сүртэй зүйл мэтээр ойлгуулсан гэж үздэг. Үүний улмаас тэд гэмт ертөнцид улам татагдах болсон байна. Удалгүй өнөөх Хэйгийн бүлэг өөр нэг бүлэгтэй танилцжээ. Тэр бүлгийг хөршийн хүүхдүүд нь хаан гэж хожигддог Фу Хинчүн гэх хүүхэд удирддаг байсан байна. Хоёр бүлэг аажмаар дотсонсож эцэст нь нэгдэхээр тохиролцжээ. Тэд бүгд Тедди Бой комикийн амьдралын хэм маягийг дуурайж, гол дүрийг нь шүтээ мэд үздэг байсан. Тэд нэгснийхээ дараа Фэй болон Фу нарын удирдсан бүлэг 10 гаруй гишүүнтэй болж өргөж. Тэд газар нутгаа тэлж өөрсдийгөө хорооллын хамгийн том бүлэглэл гэж зарлах болсон байдаг. Гэхдээ ямар ч бүлэглэлд байр хэрэгтэй. Тэдний байр нь Чам Мук Чин гэгчийн орон сууц байлаа. Энэхүү Чам Мук Чин бол 30 гаруй настай жирийн нэгэн эр байв.
Тэр оюуныг хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй байсан ч ажлаа сайн хийдэг байлаа. Орон нутгийн хүмүүс түүнийг 3 дугаар авг гэж дууддаг байсан юм. Кантон соёлд ахиваг насны эрэгтэй хүнийг хүндэтгэлээр авг гэж дуудах нь илбэг байдаг бөгөөд энэ нь төрөл садан гэсэн үг биш. Энэхүү 30 гаруй настай хөгжлийн бэрхшээлтэй Чамбол сайхан сэтгэлтэй хөдөлмөрч цэвэрлэгч хийдэг хүн. Хүмүүс түүнд орчноо цэвэрлүүлээд нэмэлт мөнгө хүртэл өгдөг байж тэр бол байнга инээмсэглэдэг хүн байсан. Харамсалтай нь бүлгийнхэн түүний инээмсэглэлийг хүртэл шоолж тэнэг инээмсэглэл гэж хожилдог байсан. Гэхдээ эхэндээ тэд Чаныг дээрлэгдэггүй байсан юм. Тухайн үед өсвөр насныхан ердийн танхаарлыг хийдэг байсан. Сургуулиа тааслах, өдөржин тоглоом тоглох, тамхи татах, шар айраг уух, мөн Чаны гэрт мажон тоглох зэрэг зүйлсийг хийдэг. Тухайн үед байдал харьцангуй тайван байв. Гэвч бүлгийн толгойлогчдын нэг Хэй Хонконгийн жинхэнэ триадтай холбоотой болсныхаа дараа бүх зүйл өөрчлөгдөжээ. Тэр өөрийгөө хамгийн сүрхий, бүгд түнээс айх ёстой хүн гэж бодож эхэлсэн байдаг. Ингээд өөрийн ноёрхлоо харуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй Чаныг байгаа болгон сонгосон байна. Учир нь Чан хизээч эсэргүүцэж тэмцдэггүй байсан. Бүлгийнхэн хоорондоо жаахан ч гэсэн маргалдах юм бол удирдагч Хэй ууралдаг. Гэхдээ тэр ураа бусд дээр гаргахын оронд Чаныг зоддог болсон. Удалгүй бусад гишүүдч түүнийг дуурайж эхэлсэн. Тэд Чаны хөгжлийн бэрхшээлийг шоолж хийсэн бүхнийг нь доголж доромжилдог. Заримдаа зүгээр л тэдний сэтгэл санаа муу байхад Чан харагдчихвал шөнжин зодуулдаг байсан байна. Гэхдээ бүлгийн бүх гишүүн ийм байгаагүй. Нэг хүн арай өөр ёс суртахуунтай байлаа. Тэр бол 16 настай Лук Жи Вай. Лук үнэхээр Чантай найзалдаг байсан. Анх бүлэглэлд байхдаа тоглоом тоглож маажан тоглон жижиг мөрий тавьж цаг өнгөрөх дуртай нэгэн байсан. Учир нь тэр ердөөл хүмүүстэй хамт байх дуртай байсан болохоор бүлэгт илссэн байна. Гэвч бүлгийнхэн насанд хүрээгүй байхдаа арх ууж дэлгүүрээс хулгай хийж эхлэхэд 16 настай Лукэд тавгүй санагдах болсон байна. Гэсэн ч тэр өөрийгөө урвагч гэж хэлүүлэхийг хүсээгүй тул тэднийг дагсаар байж. Бүлгийнхэн Чаны байр болох 39 дугаар блокийн 1508 тоод байрыг үндсэн цугларах газар болгосныхаа дараа Лук хүү хөгжлийн бэрхшээлтэй Чантай улам их цагийг өнгөрөх болсон. Бусдын тоглоом тоглож өрсөлдөгчөө бүлгээ харааж хүүхдүүдийг дээрлэхэж байхад Лук Чантай янз бүрийн зүйл ярилцаж суудаг болсон. Лук хизээж Чаныг зодож байгааг зөв гэж үзээгүй. Тэр өөрөө хизээж дээрлэхэлтэнд оролцож байгаагүй байсан. Бүр эсэргээрээ Чаныг зодсны дараа бүгд явчихад Лук үлдэж байрыг нь цэвэрлэн шарахыг нь айлчилдаг байсан байна. Ингэснээр Чан түүнд маш их итгэдэг болсон байна. Тэр Лукийг хамгийн сайн хүн гэж хүртэл хэлдэг болж. Нэгэн удаа Чан Лукэд хандан тэднийг дагаж улам гүн гимт хэрэгт бүү оролцсоор бүлгээс гар гэж зүйлсэн байна. Гэвч энэ яриа эцтэй толгойлогч Хэйгийн чихэнд хүрчээ. Тэр мөчөөс эхлэн байдал улам аимшигтай болсон юм. Чаныг урд урдынхаас ч илүү дээрлэхдэг болж заримдаа Лукч зодуурын бай болсон байна. 1997 оны 5 дугаар сарын 12-ны орой толгойлогч Хэй 10 гаруй гишүүнээ Чаммүгчингийн байранд суглуулв. Тухайн өдөр болсон үйл явдлын шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй гэх Чан толгойлогч Хэйгийн хичээл тасалдаг талаар ээжд нь хэлсэн явдал байж. Үүний улмаас Хэй эцэг ихтэй загнуулсан байна. Ууралсан толгойлогч Хэй Чаныг бүлэглэлээс урвсан хүн гэж зарлжээ. Ингээд бусад гишүүдэд Чаныг ээлжлэн зодохыг тушаав. Зарим үед хэд хэдэн хүн зэрэг дайрч байлаа, зодуур хэдэн цагаар үргэлжилжээ. Зарим мэдүүлэгт 2 цаг, заримд нь 3 цаг гэж дурддагддаг. Тэд зөвхөн гараараа зодоогүй. Эвхдэг сандал төмөр хоолоо авчирч бүр Чаны гэрийн жижиг шүүгэнүүдийг эвдэж биелүүн цохиж байв. Зодуур дуусахад Чаны нүур хавцснаас болж бараг танигдахааргүй болсон байлаа. Цусанд будагдсан тэрээр гараач өргөж чадахгүй байв. Зарим мэдээлэлээр тэр үхлийн ирмэгдээр очсон гэж үздэг. Аимшигтай хүчирхийллийн дараа Чан туйлын их айж эхэлжээ. Тэр байрнаасаа гарахаа болж өрөөндөө бүгдэг болов. Гэвч бүлгийнхэн түүний байрыг урдын адил цугларах газар болгон ашигласаар байлаа. Энэ бүхнийг харсан Лук эцтэй тэсгэ болсон. Чан сайн хүн байсан. Тэр айдас өвдөл донд амьдрах ёсгүй гэж Лук боджээ. Тиймээс тэр цэвэрлэгч Чанд цагдаад мэдэгдэхийг зөвлөсөн байна. Харамсалтай нь туслах гэсэн энэ зөвлөгөө Лукийн амийг авч чадах болно.
Тэдний цагдаад хандгсан хоорондын яриаг бүлгийн өөр нэгэн гишүүн сонссон байсан юм. Тэр даруй энэ тухайга удирдагч нартаа мэдээлсэн байна. Харин Лукийг урвагч гэж зарлуу. Бүлэглэл түүнийг шийтгэхээр шийджээ. Гэтэ энэ нь энгийн нэгэн шийтгэл биш. Тэд Лукийг үнэхээр харамсах хэмжээнд хүрэхийг хүссэн юм. 1997 оны 5 дугаар сарын 14-ний орой бүлгийнхэн Лукийг хүүхдүүд тоглодог газрын ойролцоо урьж дууджээ. Хэй болон зарим гишүүд тэнд хүлээж байсан бол үлдсэн хэсэг нь Чааны байранд отолдонд бэлдсэн байв. Төлөвлөгөө машингийн Лук хаашаач цугцсан баригдана. Гар хаалгараа гүвэл нэг хэсэг нь тосон, Чааны байр руу очивол нөгөө хэсэг нь байрна. Лукч төлөвлөгөөнийхэн дагуу зугтаж Чааны байр руу гүйсэн байна. Гэвч тэнд аль хэдийн отолд бэлдсэн хүмүүс хүлээж байлаа. Түүнийг шууд барьсан. Ингээд түүний амьдралын хамгийн аимшигтай шөнө эхэлсэн. Бүлгийнхэн Лукийг хэдэн цагийн турш өшөглөж нүдөв. Нэг хэсэг зодсны дараа Фу хийн чүнгийгч зогс гэж хэлжээ. Гэхдээ тэр өвдсөндөө биш байв. Өвдөг дээрээ сөхөрч өршөөл гуйж байсан Лукийг хараад уйдсан учраас тэр илүү сонирхолтой зүйл үзэхийг хүссэн юм. Нэгэн төмөр аралтай арьсан бүс авчирч Лукийг ороолох нь цохиж эхлэв. Нэг удаа бүс толгоороо нь хүчтэй онсон бөгөөд бүх бүлэг чангаар инээлдсэн гэдэг. Үүнээс хойш бүх зүйл улам дордов. Харамсалтай нь тэдний бүлэг гээч нь 14-өөс 17 настай хүүхдүүд байсан гэдгийг бодоход бүрч аимшигтай. Тэд төмөр хоолой, хуунцаар шүүрний иш, модны саваа, шүхэр, эвхдэг сандлаар ээлжлэн цохиж байв. Мөн тэд Лукийг хөлнөөс нь барьж толгойг нь доош харуулад өргөдөг байсан. Дараа нь толгоогоор нь шалан дээр дахин хүчтэй мөргүүлдэг байж Лук улам сул дорой болж байгааг харахад тэдэнд хөвгөлтэй санагдаж байсан гэж. Ингэж тэд улам догширч эхэлсэн. Гишүүд бүр ээлжлэн гарч ирэн Лукийг цогтдог байлаа. Тэд түүнд тамхины иш идүүлэхийг оролдсон. Лук татгалзах бүртээ илүү хүнд зодуулж байв. Ухаан алдах бүрт нь мөстэй хүйтэн ус нүүрэн дээр насгаж сэрээгээд үргэлжлүүлээд тамалдаг байсан. Лук тагсралтгүй зогсооч гуй гэж орилж байсан ч хинч сонссоогүй. Ойролцоогоор 3 цаг үргэлжилсэн тасралтгүй тамлалын дараа Лук бүрэн ухаан алдсан байв. Түүний хамраас цус урсаж байсан бөгөөд нүүр нь хан шал мөргснөөс хавдаж бараг танигдахын аргагүй болсон. Хэд хэдэн ясан хугарсан бололтой харагдаж байв. Эцэст нь бүлгийнхэн Лукийг амьсгалахгүй хөдөлгөөнгүй байгааг анзаарч. Тэд сандарч эхэлсэн байна. Зарим нь түүнийг сэрэх гэж оролдсон ч аль хэдийн оройтсон байлаа. Шүнжэнгөө тамлуулсан 16 настай Лук Живай шүн дунд орчимд нас баржээ. Гэвч түүний өхөл гэмт этгээдүүдэд харамсал төрүүлээгүй юм. Тэдний хамгийн дөрөнд бодсон зүйл бол өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал байлаа. Бүлгийнхэн Лукийн цогцыг шатааж устгахаар шийдэв. Удирдлагыг Фу хийн чүнгийгч гартаа авчээ. Тэр бусаддаа Лукийн шортыг тайлахыг тушаасан байна. Дараа нь толгойн болон гарыг нь утас хялгууруудаар ороож уулмар үлдээхгүй байхыг оролдсон юм. Тэд цогцыг том картон хайрцагт хийж дахин төлөвлөлтөнд зориулсан хоосорсон барилгуудын нэг хэсэг рүү чирэн авч явжээ. Тэнд химийн бодис засхан гал тавьсан байна. Зарим их сурвалжид хүхрийн хүжил болон парафин хэрэгэлсэн гэдэг. Харин өөр их сурвалжид шингэлэгч бодис болон бензин ашигласан гэж. Ямар ч байсан цогцыг шатаах гэж оролдсон. Эхний гал унтарсны дараа буцаж ирээд дахин шатаасан байна. Ингэснээр хинч Лукийг таних боломжгүй болно гэж боджээ. Үйлдсэн яс үнсийг нь ойролцоох хогийн хаягдлын цэгт хаяж нууж. Ингэж цогц бараг бүрэн устгагдсан байсан тул цагдаа нар хэрхэн энэ хэргийг илрүүлж чадсан юм бол. Харин хариулт нь өнөөх 30 гаруй настай цэвэрлэгч хөгжлийн бэрхшээлтэй Чан Мукчин байлаа. Чан бүх үйл явдлын туршид байрандаа байсан юм. Тэр өөрөө ч бас хүчирхийлэлд өртсөн ч Лук шиг аимшигтайгаар биш байв. Ийхтэй тэр Лук амиа алдах мөчөөс эхлээд цогцыг нь устгах хүртэл бараг бүхнийг харж. Үүнээс аимшигтай нь бүлгийнхэн Чаныг нас орсон найзынхаа цогцтой нэг бүтэн өдөр хамт байлгасан байдаг. Тэд Чаныг бүхнийг харсан гэдгийг мэдэж байсан. Гэвч түүний хөгжлийн бэрхшээлийг далимдуулан айлхан сүрдүүлэхэд л хангалттай гэж боджээ. Энэ бол тэдний хамгийн том алдаа болсон. 1997 оны 5 дугаар сарын сүүлээр Чан эцэст нь эмнэлэгт очжээ. Түүний биеийн байдал муутсан байв. Үдсэн сувлагч шууд сэжиг авчээ.
Чааны бие бүхэлдээ хөхөрч няцарсан байлаа. Зарим нь шин шарах, зарим нь хууч. Мөн хавирга нь хугарсан байсан юм. Сувилагч түүнээс юу болсон талаар асуухад Чаан өндрөөс унчихсан юм гэж. Гэвч сувилагч итгэсэнгүй. Ялангуяа түүний хаан амьдардгийг мэдсэний дараа бүрч их эргэлдсэн байна. Түүний амьдардаг Сав Мав Пинг бол бүлэглэлийн үйл ажиллагаагаараа алдартай газар. Сувилагч Чаан нүдрүү нь харахаас зайлсхийж байгааг анзаарсан байна. Мөн байнга айж имээсэн байдалтай байсан байдаг. Яг л хүчирхийлэлд өртсөн хүн шиг харагдаж байв. Сувилагч түүнд шахалт үзүүлсэнгүй. Оронд нь дуртай зүйлсийн талаар ярьж, аажмаар итгэлийг нь олж. Ингээд эцэст нь Чаан бүх үннийг ярьсан байна. Түүний ярьсан зүйл эмч сувилагчдыг цочирдуулсан. Чаан хэлэхдээ би бүлэглэлийн үйлцэн аллагыг нүдэрээ харсан гэж хэлсэн байдаг. Ингээд эмч нар тэр даруй цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар Чаан Чингийн мэдүүлгийг авмагцаа шуурхай ажиллагаа явуулсан. Түүний заасан мөрөөр явж Лүкийн цогцсны үлдэгдлийг хайсан гэж хэлсэн Такулингийн хогийн цэгийг шалгасан байна. Эхэндээ юу ч олдоогүй. Гэвч удалгүй мөрдөгчд хүний ясны жижиг хэсгүүдийг илрүүлж. Тэдгээрийг Лүкийн шарилын үлдэгдэл гэж үзсэн байна. Дараагийн 2-7 хоногийн хугацаанд цагдаа нар хэрэгт холбоотой 14 өсвөр насны хүүхдийг баривчилж. Тэдний 11 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байсан. 1998 оны 9-р сард тэдний 13 нь Хонконгийн дээд шүүхэд шилжигдэв. 10 хөвгүүн, 3 охин бүгд хүн амны хэрэг үлдсэн гэдгээ үгүйсгэсэн байна. Харин Шэй Сакин гэдэг нэг гишүүн бурууга хүлээн зөвшөөрч прокурорын талд гэрчээр мэдүүлэг өгөхөөр болж. Өмгөөлөгчд дараах тайлбарыг гаргасан байна. Тэд хүүхдүүд Лүкийг алах зорилготой байгаагүй. Зөвхөн шийдэхийг хүссэн гэж мэдэгдэв. Мөн тэд Лүкийг хөдөлгөөнгүй болсныг хараад сэргээх гэж оролдсон, үйлдсэн хэрэгтэй харамсаж байгаа гэж. Лүкийг ингэж зодсон ч үхэн гэж бодоогүй гэж хамгаалсан байна. Гэвч прокурорууд үүнд итгэсэнгүй. Ялангуяа 3 цаг үргэлжилсэн аимшиг тамлалын дэлгэрэнгүй мэдээлэл ил болсон тул тэд хүн амны хэргийн яллах дүгнэлтээ өөрчилсөнгүй. Бүтэн жил үргэлжилсэн шүүх хурлын дараа 1999 оны 1-р сард 6 хүүхэд хүн амны хэрэгт буруутай гэж тогтоогдсон. Шүүгч шийдвэрээ тайлбарлахдаа тэд нэг удаагийн хулгалалт эсвэл буудалгаар хүний амийг аваагүй. Харин 3 цагийн турш янз бүрийн аргаар тамлаж аимшигтай өвдөлтөнд өхүүлсэн гэж хэлсэн байна. Шүүгч мөн хэлэхдээ өсвөр насны хүүхдүүдэд ийм ял оноох нь харамсалтай. Гэхдээ шударга ёсны өмнө нас ямар ч шалтгаан болж болохгүй гэж хэлсэн байна. Шүүх танхимд хүүхдүүдийн ар гэрийнхэн уйлж байсан тэр өдөр гол буруутнуудын ялыг зарлжээ. Бүлгийн удирдагч Хэй Чи Вай болон Фу Хи Чун болон өөр 2 гишүүнд бүх насаар нь хоригдох ялыг өгөв. Шүүгч тэднийг өршөөлгүйгээр тамлан зовоосон гэж тодорхойлсон байна. Өөр нэг 17 настай гишүүн 26 жилийн хорих ялыг авсан. 14 настай нэг гишүүн 23 жилийн ялыг сонссон байна. Шүүх тэдний оролцоо харьцангуй бага байсан гэж үзсэн тул бүх насаар нь хорих ял өгсөнгүй. Харин бусад гишүүдийн хувь заяа юу болсон бэ? 14-өөс 15 насны 5 хүүхдэд хүний биед хүнд гэмтэл учруулсан болон бусад хөнгөн хэрэгт буруутай гэж тогтоож. Гэвч тэд шүүх хүртэлх хугацаанд аль хэдийн 21 сар хоригдсон байсан тул нэмэлт ял оноолгүй суллсан байна. Бас 14 настай 2 охин хэрэгт оролцсон хэрэгээр 16 сарын хугацаатай өсвөр насны хорих төвд ял эдэлсэн байдаг. Харин прокурорт бууж өгсөн Шэйк Сайкийн прокурор тусалж үнэн зөв мэдүүлэг өгсөн тул санаандгүй хүний амь хохиросон хэрэгт 7 жилийн хорих ялыг авчээ. Шүүгч түүнийг үнэхээр гэмшиж байгаа гэж үзэн ирээдүйдээ засарч хүмүүжихийг хүссэн байна. Эцэст нь амиа алдсан Лүк баатар болох гэж оролдоогүй. Тэр эртөл хүчирхийлэлд өртөж байсан сул дорой нэгэнд туслахыг хүссэн. Тэр хөгжлийн бэрхшээлтэй Чаан тандан цагдаад хандгаж зөвлөсөн төдий. Гэвч үүнийхээ төлөө тэр 3 цагийн турш аимшигтайгаар тамлуулж эцэст нь амиа алдсан. Дараа нь цогцыг нь танигдахгүй болтол шатааж устгасан. Энэ хэргийг улам аимшигтай болгодог зүйл нь алуурчтан насанд хүрсэн гэмт хэрэгтнүүд биш, харин 14-өөс 17 насны өсвөр насныхан байсан явдал юм. Ингэж Лүкийн хэрэг өнөөдөр ч гэсэн Хонконгийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй, хамгийн харгас хэрэгүүдийн нэг болон түүхэнд үлджээ.